Мон полимерт хувьцаа компани үүсгэн байгуулагч Гарамж авна урд нэртэй хуулийг зөрчиж гол мөрний урсалд бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг явуулж ирсэн энэ үйлдэлийг шалгаач. Монголд өнөөдөр хууль байхгүй болсон юм уу? Өнөөдөр энэ хуулийг гаргуулахын тулд энд сууж байгаа манай намын зөвлөх мөн хоёр гэдэг хүн бол амь амьдралаа зориулсан. Эннийхээ төлөө алдаж аавын хаадаг датгад хүртэл хүрсэн. Гэтэл гим хийгээд ороогүй. Гэмтэнгүүд энэ хүнийг золиосон. Ерөөсөө манай улс шиг байж та эрхэм сэтгүүлчтэй. Хараа эх орноо гэсний шоронд ордог. Эх орноос хулгай хийсэн ордон залардаг ийм улс орон ерөөсөө байхгүй. Бид энэ хിവэр нь үргэлжлүүлэх юм бол хизээж ирээдүйд энэ улсад зах замбраатай байдал үүсэхгүй. Тийм учраас энэ үнэн баазуу нам бол бид нар эцээ хүртэл энэ 30 гэр бүлийн үнэн хэлж ард түмэнд таниулна. Тэгээ энэтэй бид тууштай тэмцэнэ. Бид өнөөдөр боломжоо энэ улсуудад дээрэмдүүлсэн өнөөдөр зогсож байна.